За яах вэ? Юу гэх би зүгээр тайлбарлаад явчих юм. Би эхлээд мэдээлэл хүргэчихье. Хоёр хоорондоо яаж дараа бичиг оруулж. За дорны татаа энэхүү шууд дамжуулалтыг тусгаар тогтнолын талбай дээрээс хүргэж байна. Тэгэхээр яг одоо тусгаар тогтнолын талбай дээр за зүүн бүсийн төвд Оронтой аймгийн онцгой байдлын газар, аймгийн боловсролын газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар хамтран за өмчийн бүх төрлийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулан за 14 цагаас эхлэн 16 цаг хүртэл одоо мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа гол шалтгаан нь орон нутгийн хэмжээнд бол сурагчдын бие даалтын 7 хоног эхэлсэнтэй холбогдуулан энэхүү одоо онцгой байдлын газар өнөөдрийн арга хэмжээг бол дамжуулж байна. За тэгэхээр энэхүү арга хэмжээгмээр одоо арга хэмжээн дээр одоо ямар одоо үзүүлэлт тоглолтууд ч юм уу те болохоор төлөвлөгдөж байна. Өөр одоо яг ямар арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна вэ? За одоо энэ арга хэмжээн дээр болохоор одоо манай Галтөмөр унтрах аврах 52 дугаар ангийн 1-р засаг маань үндсэн албаны автомашин 4 үний бүлтгүүнтэйгээр одоо Галтөмөр унтрах тархалтын сургуулийг үзүүлэн төлөвлөхөөр бэлтгэсэн байна. Одоо хамгийн ихэнд энэ тархалтын үйл ажиллагаагаар эхэлнэ. Дараа нь одоо автомеханик шатнаас аврах ажиллагаа, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хэсэг, нэрвдэгчийг яаж аврах тийм үйл ажиллагаанууд явагдана. За яг одоо гамшигын үед хэрэгэлдэг одоо техник, тоног төхөөрөмж, машин гэд бүгд ирсэн байна тий. Бүгдийг бол аваад ирчихсэн байна. Тэгэхээр арга хэмжээ бол 16 цаг хүртэл үргэлжлэн штэ. Тэгэхээр яг энэ цагийн хугацаанд бол яг саяны үзүүлсэн хөтөлбөрүүдэд давтан үзүүлээд явах юм уу? Эсвэл өөр арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байна уу? Одоо энэ үзүүлэх сургуулиуд бодохоор нэг удаа үзүүлээд тэгээд дараа нь энэ сургуулиуд дээр өдөг өсвөрийн аврагч гэдэг бүлэг байгаа. Өсвөрийн аврагч нарын дунд жижигхэн буука маягийн тэмцээн зохион байгуулна. Тэгээ одоо энэ авчирсан техник тоног төхөөрөмжүүдэд хүүхдүүдэд тайлбарлана, сурталчилан таниулна. Тэгээд одоо нэг тийм танилцах үйл ажиллагаа үзүүлэх дадлахын дараа үргэлжилнэ. За яг одоо хамгийн ихний үзүүлбэр байна гэж байна тий. Яг ямар үзүүлбэр байгаа л ихний? Хамгийн ихнийх болохоор одоо объектын галт төмөрөд гарсан тохиолдолд манай 1-р засаг яаж ажилддаг вэ? Яаж унтраах вэ? Тэр талаар тархалтын үзүүлэх дадлага одоо ингээд эхэлж байна. Усан хөшиг татах хушуу болон А маркийн хушуутай тархалтын дадлага сургууль одоо ингээд явж байгаамаа. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлэн үзэгч та бүхэн одоо энэ хүү үзүүлбэрүүдийг бас үзэж сонирхоорой. За одоо ингээд манай үндсэн албаны автомашинаас төв шугам 20 м, ажлын шугам тус бүр 20 м гээд 3 төрлийн хушуутайгаар Галтөмөр унтрах тархалтын сургуулийг хийж байна. Одоо энэ чинээс хоёр талаараа усан хөшиг татах хушуу, усан хан босгох юм бол голоор нь Б маркийн олон үйлдэлтэй хушуугаар усны цацралыг төрөл бүрээр өгж үзүүлнэ. За одоо ингээд тархалт ингээд дууссан байна. Ардаас нь усны даралт өндөр маягаар ирнэ. За манай аль багчид бүгд амьсгал хортгийн утаатай нөхцөл зөвх амьсгалын бие даасан төхөөрөмжийг мөрөлдсөн байна. За одоо энэ төв шугамнаас энэ салаа өвчлөлөө 3 хушуу руу усыг зэрэг завсруулна. За энэ усан хан босгож энэ усан хөшиг татах хушуу. За ингээд усан хан босгож байгааг үзүүлж ин та нартай. Энэ усан хан боссон тохиолдолд Галтөмрийн төөнөлтөөс ирнэ авран хамгаалах зорилгоор усан хааныг босгож байгаа. За энэ галын дөдийг голын хушуучин галс өнөгчөөр онж байгааг нь харуулж байна. За манай Галтөмөр унтрах тархалтын үзүүлэх дадлага ер нь ингээд өндөрлөж байгаамаа. Хүүхдүүд бас их сонирхож шиг юм дээ. Тий. За энд одоо онцгой байдлын одоо нэг төв гал унтрах ангийн албаагч юм тий. Тий. Хэн хүмүүс одоо энд оролцож байна? Одоо энд
Гал төмөр унтрах аврах 52 дугаар ангийн гал сөнөгч, дэд ахлагч Э даваа хүү, дэд ахлагч С даваа хүү, дэд ахлагч булган хүү, дэд ахлагч ган холбоо гэсэн 4 гал сөнөгч. Гал унтрах автомашин дээр ахлаа ахлагч оюун болд гээд. Гал унтрах автомашины жолооч энэ 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоо энэний дараа ямар үзүүлбэр вэ? За энэний дараа одоо амьсгалын бие даасан төхөөрөмжтэй аврах ажиллагаа явуулах үзүүлбэр байгаа. Тий. Одоо манайхан ингээд гал төмөр унтраах үйл ажиллагаа дуусаад яаралтайгаар хоолой шугамаа усаа шавхаад ивч байгааг нь харж байна. Хэдэн төрлийн үзүүлбэр өнөөдөр үзүүлсэн бэ? За өнөөдөр ерөнхийдөө бол 3 төрлийн үйл ажиллагаа явагдана. Одоо эхний үйл ажиллагааны тархалтын сургууль өнгөрөө дуусчлаа. Одоо дараагийнх нь амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хортгийн утаатай нөхцөл нэрвэгдэгчийг аврах үйл ажиллагаа явуулна. Тэрний дараа автомеханик шаттай ашиглан өндрөөс нэрвэгдэгчийг буулгах. Аварын дээр ашиглана. Одоо энэ шар утастай харагдж байгаа хийн дээр ашиглаад энэ хийн дээрээс өндрөөс нэрвэгдэгчийг яаж буулгах вэ? Хийн дээр яаж зөв буух вэ? Тэр талаарх үзүүлэлт дадлагыг Эрен хай хаврах ангийн бие бүртгэн үзүүлнэ. Өнөөдөр энэ үйл ажиллагаан чи Дорнот аймгийн хэдэн сургуулийн хүүхдүүд ирж байна. Энэ сургуулиудаар нь ер нь бол зарласан юм тийм. Тэгээ ерөнхий боловсролын сургуулиудаар Дорнот аймгийн боловсролын газартай хамтраад үйл ажиллагаа зохион байгуулсан. Өдөртөмж боловсруулсан байгаа. За. Одоо ерөнхийдөө цацчих юм аа. Цацхгүй. Одоо энэ явагдаж байгаа үйл ажиллагаа маань IPEX 3000 гэдэг өндөр даралтын усан буугаар галын голомтыг яаж амархан богинохон хугацаанд дарах талаар үзүүлэх чинь. Одоо энэ фабрикнуудыг жоохон бензин ээж асаагаад тэр цаанаас одоо IPEX 3000 гэдэг маань одоо манай энэ албаагч мөрөн дээрээ үүссэн байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжтэй адилхан. Гэхдээ дотроо устай. Дотор нь бага хэмжээний ус хийгээд хажууд нь шахсан агаарын ботго буюу агаарын боллон хийдгээ. Тэгээд агаарын өндөр даралтыг ашиглан бага хэмжээний усаар өндөр даралтаар буудах үйл ажиллагаа. За одоо энэ ингээ 3 төрлийн бай бэлдсэн байгаа. Фабрикийн дотор 2-ыг асаагаад дараа нь энэ бай руу буудах зорилгоор хийсэн байгаа. Тоо хэр орчин зүгээр орчин тийм. За IPEX 3000 өөр дээрээ усыг шахаад агаарын даралтыг хурааж агаад буудах зорилготой. За одоо буудаж үзүүллээ. За энэ өөр дээрээ ингээ усаа өндөр даралтаар шахана. За агаарын даралтыг одоо галын дөл рүү ингэж өндөр даралтаар буудах зорилттой буу байгаамаа. Би хөдөлгөөг бол нэрнэрмэдэ 2-3 бууд. За одоо 3 дахь арга хэмжээ. 3 дахь арга хэмжээ. Тий. Би дөрөв 3 гээд андуурдсан 4 арга хэмжээ. Тий. Энэ арга хэмжээ байх хэвээр. Энийний дараа
одоо амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хэсэг гэж манай зохион байгуулалт дотроо байдгийг. Тэр хэсгээрээ нэрвдэгчийг голомтоос яаж аврах талаар үзүүлэх татах сургуулийг үзүүлнэ. Одоо хүн болгон өөр дээр нэг тусгай амьсгалын бие даасан төхөөрөмж өөрнө. Тэгээд өөрийнхөө шахс агарын бортгоноос нэрвдэгчид салаалах маягаар цэвэр амьсгалыг өгч гал төмрийн голомтоос аврах тийм үйл ажиллагаа зохион байгуулах юм. Одоо бас танилцахгүй тийм хэн ярьж байгаа вэ бас. За. Би болохоор Дорн таймгийн зүүн бүсийн төв Дорн таймгийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 52 дугаар ангийн гал сөнөөгч амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин ахлагч оргил гэж хүн байгаа. Энэ ангид амьсгалын бие даасан төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах гал төмөр унтраах үйл ажиллагааг оролцох чиглэлээр ажилладаг. Одоо манай дараагийн үйл ажиллагаа энд бэлтэж байгаа юм байна. Автомеханик шат. Автомеханик шат энэ болохоор өөрийнхөө загсан дээр 200 кг-ын даацтай 30 м-ийн өндөрт сунах чадвартай. Энэ өндөр шатан дээрээс одоо энэ хажуутад манай аврах ангийнхан 90 хайх аврах ангийнхан өндөрөөс аврах дээрээ байрлуулж байна. Хоёулаа жоохон зайчлаад өгье. Тэр цаатлын сенсорээ энэ агарын дээрээ хийлдэг. Тэгээд одоо өндөр дээрээс одоо 3-4 давхар дээрээс хүн нэрвдэгчийг зайлшгүй шаардлагаар аврах шаардлагатай болох юм бол одоо дээрээс нь өсрөх зорилгоор. Тийм аварын дээр байгаа. Одоо манай 90 хайх аврах ангийнхан маань автомеханик шатыг өргөж байгаад автомеханик шатан дээрээс өсөрж үзүүлэх гэж байна. Ийм механик шат онцгой байдлын газарт нэг байна уу? Одоо Дорн таймгийн онцгой байдлын газрын хэмжээнд бол нэг ширхэг байгаа. Өмнө нь харагдаж байгаа шинэ сүлд авсан юм шиг үү? Тий. Манай дээр ирээд 1 жил болж байгаа. Тийм үү. Тий. Энд ирээд гал төмөр унтраах үйл ажиллагаанд 2-3 удаа оролцоод амьдсан. Том дадлах сургуулиуд дээр их ашиглагддаг юм. Тийм бай. Тий. Энэ их гоё техниктэй болсон байна шүү Тий. дээ. Өндөр нь хэд гинэ бишээ анзаарсан бэ? За одоо 30 м хүртэл сонно. Одоо энэ 16 давхарлуу арай хүрхгүй. Наатли 10 давхарлуу бол хангалттай хүрнэ. Тий. Ингээд зогсож шүү. За хүүхдүүд арагшаа өдөр. Жохоо арагшаа. Хүүхдүүд жохоо арагшаа болохгүй. За хин жохоо арагшлаарай. Арагшаа. За ингээд энэ чинээс урагшлахгүй шүү заа юу. Жохоо урагш. Тэгээ. За одоо яг тэндээс ийшээ үсрэх юм уу? Тэгээ одоо энийгээ хийсний дараа механик шатаа энэ яг энийхээ дээр байрлуулна онц. Тэрний дараа одоо манай аврагч маань шатаараа гараад энэ дээрээс үсэрж үзүүлэх юм. За. Маш сонирхолтой үзүүлбэр. Одоо болох ч юм байна шүү дээ. Тий. Энэ ер нь хаанхын ямар тийм одоо маркетинг техник байх вэ? Энэ болохоор одоо Беларусь улсаас ирсэн. Маз загварын техник. Тэгээд өнгөрсөн 2023 онд онцгой байдлын газарт бүсийн төвүүд дээр хангалт тавигдсан байгаа. Энэ одоо яг чагаа. Одоо энийг хийлнэ ахын дөө. Энийг хийлээд өсөрнө. Тэр. Хэдүүлээ урагшлан бол хэдүүлийг дагаад урагшлаа. Харин дагаж урагшлаа. Тий.
Одоо энэ ингээд дөрөв талаас нь ингээд хүн ер нь татчих хэвээр. Энэ ингээд хийгээ гаргах ер нь аврах ажиллагаа явж дуустал хийлэгдэж байна. Энэ дөрөв талаараа энэ илүү л агаарууд нь гарч идэх. Юу компрессор нь хаана вэ? Цаана. Тэр цаа талдаа компрессор биш том сенс байгаа. За. За тэр маань машинаар хөлбөө. Энэ одоо яг ингээд чанх дээрээс нь ингэж өшөө ууршил сунгаж байгаа өшөө тэгээд тэрнээсээ дээшээ давах зорилготой байхгүй. Чиглэлээ авчих юм биш үү? Тий. За сум чиглэлээ. За одоо хоёр аврагч маань дээшээ гаргах чинь. Хоёр аврагчаа байрлуулсныхаа дараа цагсаа дээрээ байрлуулах юм байна. Тэр касчгаа хоёр авчих юм уу? Тэр одоо авчих юм уу? Одоо цагаан касктай хул говцтой одоо манай 90 хай аврах ангийн аврагч нар байгаа. Өөч айгу том болчихсон шүү дээ. Тэгээ ийм том болдог ерөнхийдөө. Нэг давхар байшингаас ингэж юм шүү. Тэгээ энэ дээр болохоор одоо яг буухта нуруугаараа буух хэрэгтэй. Үгүй бол хөл гараараа тулаад буух юм бол хөл гараа эвгүй болох аюултай. Тийм болохоор яг нуруугаа тааруулж байгаа үсэж буух хэрэгтэй. Одоо ийм бэлтгэл сургалтын ер нь тогтмол хийх үү? Тэгээ бид бол өөрсдийнхөө өрөөнд том тархал тактикийн сургуулиуд дээр энийгээ тогтмол хийдэг. Сагсан дээр байгаа аврагч маань энэ доотлынхаа механик шатны жолоочтойгоо дундуур ингээ холбогдох холбоотой. Жолоочийн яриа сагсан дээр тоо сонсогдоод аврагчийн маань яриа жолоочийн тоо сонсогддог. Тийм үү. Тэгээд бас жолооч дороосоо өдөрдөж болно. Альсууд аврагч маань дээрээ сагсан дээрээсээ өдөрдөж явж болно. Тийм өдөрлөгийн зохицуулалттай. Тэгээд энэ аврагч жолооч хоорондын харилцан яг тэр тухайн үеийн одоо менежмент уялдаа их чухал шүү дээ. Тий. Одоо манай албан ч гэсэн одоо бүх албан агч маань хоорондоо харилцаа холбоотой хамтарч ажиллаж аврах үйл ажиллагаа явуулна. Албан унтраах үйл ажиллагаа явуулна. Манай зах чинь. Одоо энэ шатныхаа юу байрлуулаа тийм марка бэлдээд үзүүлж байна. За энэ хин гэдэг нэртэй аврагч одоо хэдэн жил ажиллаж байгаа ямар туршлагатай хүн бэ? За ерөнхийдөө иймэрхүү үзүүлэх дадлаг сургууль дээр одоо манай залуучууд маань голцоо оролцдог. Одоо энэ дэд ахлагч Сумья Базар. 2023 онд албанд орсон. Одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд туршлага суусан аврагч байгаа. Бадрахаа. Сумьягаас өөр хүн буух юм уу? Сумьягаас өөр хүн буух юм уу? Балжах юм. За. Манай 90 хайх аврах ангийн аврагч усчин ахлагч балжин юм гэж хүн бас буух юм байна. За. Тий. Манай усчин аврагч байгаа. Манай энэ 90 хайх аврагийнхан бас тусдаа бүгд өөр албан тушаалтай. Аврагч дэслэгээчин, аврагч усчин, охой сургагч, аврагч жолооч. За одоо аврагч маань дэшээ гарчих гэлээ тийм. Аврагч маань байрлалаа хэлбэл цагсаас гүйцэд байрлалаа хэлээд тэгээд аварын дээрэн дээр яаж нуруугаараа зүгээр буух гэдгийг харуулсан. Яа аврагч маань болчихлоо. Намаа 90 хаврын аврагч болж автаа аврагч болж юм. Тэгээд аврагч Сумья Базар.
аврах ажиллагаа явуулах, галт төмрийг унтраах тийм үүрэг чиглэлтэй өөр дээрээ суурин лапитны хошоотой байгаа. Аврах загсан байна. Тэгэхээр доороосоо өндөр даралтын хоолойгоо гаргаж ирээд лапитныхаа хошоотой холбоод одоо хэд 30 м өндөр дээр галт төмрийг унтраах боломжтой. жоохон харагшаа. За жоохон харагшлаа шах юм байна. Жоохон харагшлаа. Жоохон харагшаа. Жог ийш төлөхгүй. Өсөлтөө энэ тал руугаа хитрхи хатдаг. Чиглэлтэй одоо тааруулж шүү дээ. Автомеханик шат болохоор илүү яривчтай байгаа байна. Өндөр барилга байх хэмжээний доор одоо тэр цонхны доор ч гэсэн байлаа гэж бодоход. Тэрээ шууд байрлуулаад хийлээд үсгэн. За, үзүүлбэр амжилттай байна. Амжилттай одоо ингээд өнхрөөд буудлаа. Уучлаарай. За одоо дараагийн авт багш манаас юм. За манай автомеханик шатны өндрөөс аврах ажиллагааны ингээд дуусч байна. Одоо манайх ингээд түргэн хугацаанд энийг өгөхөд механик шатаа хураах юм. За одоо нэг үзүүлбэр байгаа шүү. Дуусч байгаа шүү. Тэгээ одоо нэг үзүүлбэр явна. Одоо багтээс явах нь. Активс явах болчихсон уу? Хайрлах багт юм байна. За. Одоо энэ үйл ажиллагаа маань ер нь ингээд дуусч байгаа юм байна. Тийм үү. Тий. Одоо нөгөө аврах ажиллагааны хэсэг маань хүүхдүүдтэй бас нэг сайн сонирхолтой биш байх гэж бодоод болчихлоо. Одоо дараагийн хэсэг нь болохоор өөр ямар үйл ажиллагаа явах вэ? Одоо энэ бас мэргэжээс авчихсан. Тэгээ одоо мэргэжлийн үргэлжлэн. Одоо багаж үсгэлэмжүүдтэй танилцах, одоо хүүхдүүд танилцах, зураг даруулах, тэгээд өсвөрийн аврагч одоо энэ хүүхдүүдэд яах юм бэ? Сая шиг болчихсон. Өсвөрийн аврагч бүлгийн үүдээс байна. Хэвстэй байсан юм аа. За. Тэгээ. За, тайлбарч нь баярлалаа. За. Янз нь. Шууд тайвсан дээ.
За тэхүү. Энэ нөгөө малгай өмсч гэсэн юм да. Жог ийш гарах уу? Тай нэг юм. За өнөөдрийн арга хэмжээний талаар товчгоо мэдээлэл хүргвэл За 2024-оос 25 оны хичээлийн жилийн 2 дугаар удирлын бие даалтын одоо 7 хоногийн хүрээнд за боловсролын сайтын одоо тушаалын дагуу Монгол улс даяар боловсролын газар болон онцгой байдлын байгууллага одоо хамтран ажиллах одоо үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ удаагийн бие даалтын 7 хоногийн хугацаанд бол даваа мегмар хав бүрүү баасан гаригуудад тусвартай одоо ингээд төлөвлөгөөт ажлууд зохион байгуулагдана. За өнөөдрийн арга хэмжээ бол нийт одоо ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид хүүхдүүд маань онцгой байдлын байгууллагын одоо үйл ажиллагаатай танилцах. За мэргэжил сонголтын дээр бас нөлөөлөх. Мөн одоо хүүхдүүд өөрсдөө болон бусдыг авран хамгаалах, хэрхэн авран хамгаалах уу гэдэг дээр бол одоо сурвалт дадлага болон одоо өдрөлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Ингээд энэ арга хэмжээ цаашдаа ингээд үргэлжлээд ингээд энэ 7 хоногийн дуустал одоо явагдах юм аа. за баярлалаа. Одоо ингээ үзүүлбэр ер нь дуусч байна уу те? Ингээ дууссан өнөөдөр. Тий, өнөөдрийн арга хэмжээ бол 16 цаг хүртэл байгаа. За сая манай гал унтраа ангийнхан болон аврах ангийнхан үзүүлэх тоглолтуудаа хийлээ. За мөн хүүхдүүдийн өөрсдийг нь оролцоог хангасан одоо юм аврах ажиллагааны болон бяцхан тийм тэмцээн уралдаануудыг мөн одоо өргөжлүүлээ зохион байгуулна. Бид нар хүүхдүүд яаж анхны сумж үзүүлэх үү? Одоо галын хороор яаж ажиллах уу? Яаж одоо бие биенээ аврам амгалж гэдэг юм уу? Ийм одоо дадлаг сургуулийг одоо өргөжлүүлээд бас зохион байгуулах. Тий. За Баярлалаа. За тэгэхээр бид шууд дамжуулалтыг тусгаар тогтнолын талбай дээрээс үзэгч та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр 14 цагт одоо тус талбайд мэргэжил сурталчлах өдрөлгийг одоо зохион байгуулсан байгаа. Онцгой байдлын газрын албаа хаагчид. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бас ирж үзэж сонирхлоо.